Судар бичгийн алтан сан. Энэ уудам хөндөй цайтам тал хээр уулсыг монголчууд өөрсдийнхөө сэтгэлийн илэрхийлэл болгож богино болон уртын дууны уран нугалаас ая дууны шуранхай хадах яруусал уярлаараа хүлэг мордоо унаад үхэр тэрэг тэмээн дачаалан хоньмалаа тууж холыг ойр болгон хөндлөн гулд аялж нүүдлэхдээ туйлс дуу хуур морьтон дайчдын уухайн төрлөг майны мэгзэм Бурхан номын уншлагаар хөглөгдөж бүүэлэгдсээр мал амьтны хөлийн чимээ анирыг үргэн нүдэнд үл үзэгдэх лус савдгийн үйл хөдлөл хуй салхи хур бороогоор сэрэн амилах нь Монгол газрын дүрс дуу ил далдын ид шидийг харуулна. Хуучин цагийн лам нарын номын уншлагын ая дан буюу Ян Ягийн зурлага тэмдэглэгээ нь Монгол зургийн динжигвэ, Тэнгэрийн үйлсийн хэлбэр, хошуу нутгийн дэс зургуудын цуваа болон салбар улсын оройн хяр хормой, голын урсгалыг зурсан зураасны хөдөлгөөн давтамжтай нь их ойролцоо гэхэд хэлсдэхгүй юм. Ид шид, яруу ихшгийн нууц тэмдэглэгээ, учир шалтгаан, бүрэлдэн тогтсон цаг хугацаа, уламжлан ирсэн үүх түүхийн тухай ил нэвтрүүлэгтээ өгүүлсв. За эртний энэ буддын шашны ном зохиолт бас ая дангийн судар гэсэн юм өвөрмөц судрууд байдаг. Энэ нь юу гэхээр тухайн одоо номыг унших аялалгуу данг тэмдэглэсэн тэмдэглэгээ бүх юм номуудыг Ян Яг буюу ая дангийн судар гэж нэрлэдэг байгаа. Энэ маань бол одоо голцоо бас бичмэл хэлбэрээр байдаг. Ер нь ая дангийн судар маань тухайн уншлагынхаа ая одоо хүрээ хийд сүм хийдүүдтэй тохирсон өөр юм тийм онцлогтой ая уншлагатай байсан нэг одоо судалсан байдаг. Судлаачд бол нэлээ хэд хэдэн зардал хэлсэн байгаа. Ялангуяа одоо бидний гол жишг болгож байгаа үндсэн судалгааг энэ мэдээлэл бол Хүрэл Баатар багшийн одоо мэдээлэлд тулгуурлаж байна л да. Ламсрангийн Хүрэл Баатар гэж төвдөж илтэмтэй хүн байлаа. Тэгээ тэр хүн бол ер нь одоогийн өнөөгийн Бурхны шний сүм хийдэд хэрэглэгдэж байгаа энэ аядан бол Бурхны шний сүүлийн үеийн дэлгэрэлтийн нөлөөгөөр орж иржээ гэж. Энэ бол 1500-аад оны үе 1600-аад оны дунд үе гэсэн үг байхгүй 15 дугаар зуун. Тэгэхээр үндсэндээ Хүрэлбаатар багштай гэж эхлэлийн тэгж хэлэх мөртлөө ер нь шууд одоо төвдөөс суулж авсан юм бол үгүй байна. Харин Монголын өөрийнх нь одоо үндсэн ийм ахуй дотор нь байсан уртын дуудуул харах техник, энэ тал нутгийнхаа онцлог, хүмүүнийхээ одоо монгол хүний энэ өгүүлбэр хэрэгтний онцлог, хэл соёлын хөрсөн дээрээ Монголын гэсэн шинж тэмдэгтэйгээр бол бүр хөгжүүлж өнөөдрийг хүргэсэн юм байна гэж бол ингэж дүгнсэн байдаг. Шарын шашны хүрээ хийд тус бүр шашин номын зан үйл хурал уншлагад өөрийн өвөрмөцөг хөгдгийг хэрэглэж ирснээс гадна нэгэн хийтийн доторх датсан хурлуудаж багшийн тогтоон үлдсэн таалал хурал номын үндэс дамжилгаас шалтгаалan харилцсан ялгамжтай ая дангийн зүйлийг үүсгэн бий болгож ирсэн нь монголчуудын утга соёлын өвийн нэгэн зүйлийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн газар зүйн онцлог, хэлний язгуур, дуун аялгын өвөрмөцөн нөхцөл тэр бүх хэл тухайн цаг үеийн нийгэм ахуйн байдал нь ян данг дэглэхэд нөлөө үзүүлдэг байж. Ер нь Бурхны шашинд үзэхдээ хөгжим бол хоёр зүйлийн хөгжим байна гэж хэлж байгаа. Тэр нь хамт төрсөн хөгжим гэдэг нь одоо жишээ нь бидний ингээ харилцан ярилцж байгаа энэ дуу аваа, энэ аялал, энэ үг хэлээрээ бол бас хөгжим гэж хэлж байгаа. За энэ өгүүлбэр хэрэгтний оролцоотойгоор дуулагдж байгаа энэ ая их шиг тэмдэглэж байгаа тэмдэглэгийг нь бол бид нар их шиг тэмдэглээ гэж үзэж байгаа. Тэр аймаг савд багтааж байгаа их шиг тэмдэглээ. Өөрөөр хэлбэл хүний ам өгүүлбэр хэрэгтнээс гарч байгаа энэ их шиг тэмдэглэсэн дүрс тэмдэглэгээ. Нэг хэсэг нөгөө нэг хэсэг нь болохоор хөгжмийн тэмдэглээ. Тэгэхээр тэр Бурхны шашны
хоёр дахь том хөгжим гэж хэлээд байгаа. Бусад шалтгаанаас гарсан хөгжим гэж хэлж байгаа. Одоо мод чулуу байгалийн одоо энэ зүйлсээс гарч байгаа дуу авийг тэмдэглэж байгаа. Тэр тэмдэглэлийг бол хөгжмийн тэмдэглэлээ гэж хэлж байгаа. Одоо бохны шишний хөгжмийн зэмсгүүд байна шүү дээ. Одоо бичгүүр, урт бүрээ, цагаан бүрээ, ганилан энтер гэж хэлж байгаа. Нууд нь бол бусад шалтгаанаас гарсан хөгжим. Тэрнийг хэрхэн яаж хаана хэд зохих вэ гэдгийг нь тэр арга гаргалын тэмдэглэсэн тэмдэглэлийг нь бол хөгжмийн тэмдэглэлээ гэж хэлж байгаа. За нөгөө нэг талд нь дангийг гэж бас нэг тэмдэглэг байгаа даа. Дангийг гэдэг нь одоо Бурхны шишний сүм хөдөөдөө хурал ном уншлагын дотор байгаа тэр магтаал, за майн татахч гэж хэлж байгаа юм уу? Тэр цагаан магтаалын ая дангуудыг тэмдэглэсэн тэмдэглэг бол даныг гэх юм болов уу гэж одоо бид нар бол үзэж байна. Манемат мехайн жагдан хордон жорвен жадволдан чандан гадвай самбо санжайдан андайган долнедай. Монголд бол одоо хүрээдэг, ханчин буюу ламын гэгээнийдэг, заяын дэг гэсэн одоо ийм гурван үндсэн одоо дэг уншлагын ая дангийн судрууд түгээмлэдэг. За үндэсний намын сангийн төвд намын сан мөрөх татгалагч байгаа одоо ая дангийн судрууд маань бол бас цөөнгүй байдаг. Үүнд бол ерөнхийдөө бичмэл голцоо орсаасан дээр хар улаан бэхээр бичсэн ийм байх онцлогтой. За ая дан гэдэг маань юу вэ гэхээр нөгөө уншлагын өргөлт таталт одоо наам чангас суул унших энэ тэмдэглэгийг одоо тэмдэглэж өгсөн ийм бичлэг бүхий одоогийнхаар бол одоо ноот хөгжим их шиг тэмдэглэгийг тэмдэглэсэн ийм номууд байгаамаа. Бурхны шишний хурлын уншлага, түүний ая дан, ян татах зан үйлэн багшаар дамжин уламжлагдахаас гадна зураг дүрсээр тэмдэглэсэн ян яг судар ая дангийн зурлагаар бийжин өнөө үеийнхэнд өвлөгдсөн байна. Ян яг зурлагыг судлах ажлыг 20 дугаар зууны эхнээс өрн дорны эрдэмтэн мэргэд эхлүүлж өдгөө өргөжин хөгжсөөр байна. Ян яг гол төлөв сурвалж бичиг аман баримтуудад тулгуурлан дуу авиа их шиг аялгууны тэмдэглэгээ болох талаас нь тодруулж түүний утга агуулга, гүн ухааны бэлэгдэл болон өрн дорны ноот тэмдэглэгээтэй харьцуулан судлаж иржээ. Харин Ян Ягийг зураг дүрс, зурлага тэмдэглэгээ болох талаас тодруулбал урлагийн бүхий л арга барил, дүрслэлийн тулгуур үндэс болдог тэг буюу хувь хэмжээний онол болон алтан огтлолын онолын үүднээс судлаж болох ажээ. Яник гэдэг юм чинь ерөөсөө тэр хүн биш тэр унцтлам эхлүүлэхдээ яг өөрийнхөө л хоолоноос эхлүүл. Ингээд өнгө аваад эхлэх юм байхгүй бол өөрөө. Ортын дуу бол заавал моригуураар нөгөө татчихаж эхэлдэг шүү дээ. Сул уцаа татчихагаал тэгээ эхэлдэг. Тэр шиг юм байх болохоор яг хүн өөрийнхөө хоолойд тааруулаад эхэлж байгаа. Отэгдэн гурван эрдэн өрөөгөө хэнэн санаадуулж эхэнэлэн бараан мэд эсэтэрэн үлэ хагды хагдарагун мучанаар тусан урхаанын бэдэд бэлгэн явдэнар гурван цагийн янхусайн нэгэн танаар Пүрбатламаас нэг хэдэн судар очиж хуулж авсан юм. Тэгээ нэг доор бүгдийг аваад яах вэ гэж бодоод 30 гаруйг авсан. Хуулаад. Тэгээ тэрэн дотор нэг ийм ногоон юугаар өнгөөр ингээд зурдсан тийм нэг судар байсан. Тэгээ их гоё юм да энэ яасан ч гоё ногооноор тэмдэглэсэн. Тэгээ нэг төвдөөс ирсэн нэг далааламын ачууд байсан нэг сурч байсан нэг лам ирээд манад ирчээд. Нэг бүгдийг уу яхаа энэ нөгөө нэр томьёоны сударч энэ байж шүү дээ. Тэгээл тэр байгаа бэлий юм аваад
Энийн тэгдэм биш үү? Бид чинь нэргүй явсан байхгүй. Тэгээ энэ бүгдийг нэрлэлсэн байна. Хөөрхий. Ширгэх, гутгах, түрэх гэдэг, гаргах гэдэг, гарах гэдэг, гаргах гэдэг. Хөөрхий тэгээд ингээд бүх юуг бид нар анх мэддгүй байсан байхгүй. Тэгээд тэрийг хараад мэдчих болж авсан байхгүй. Баянхонгор аймгаас олдсон тэр Ламингигийн хурлын Аядангийн их шиг тэмдэглэлийн судар бол биднэрт нэлээхэн тийм том үндэс суурь болж өгсөн. Тэн дээр үндсэндээ тэр наад дээр байгаа хар одоо улаан зураас дэшэл ашаа хотгор үүдгэр болсон нугчсан хуглаа бүхий энэ зураасын утга агуулга бол тэн дээр одоо тухайн судрын эхэнд болоод дунд нь надад бас тэмдэглэсэн ийм судрууд бол олдсон. Тэн дээр үндсэндээ яг дээр тэмдэглээд байгаа тэр хар улаан зураас бол тухайлбал одоо энэ өрнөө хөгжмийн онлынхны судлаачдын үзэж байгаа бол олон хоолой тэмдэглэгээ буюу унзад эхэлж татчихад унздыг дагаад одоо тэр ламнаар татж байгаа тэр олон хоолой тэмдэглэж байгаа тэмдэглэгээ байна. Тэгээд үндсэн арганд нь бол ерөөсөө тухайлбал татах гэж арга байна. Нийтдээ тэр их хүрээний Аядангийн судар номон дээр бол нэг 17 баха тийм үндсэн төрс тэмдэглэгээ бол тэмдэглэгдсэн. Тэр нь болохоор тэр хэрээний энэ хүний хоолойны хөдөлгөөнийг бол үндсэн 10 одоо би тоон дээр нандуурж иж магадгүй 18 билүү 17 билүү тэр үндсэн хөдөлгөөн байна. Тэрний тэгээд дараагаар нь дангаар нь болон 2-ыг хавсарсан 3-ыг залгуулсан ч байдаг юм уу. Ийм арга техникээр наад одоо үндсэн аядангууд бол үргэлжлэж татагддаг юм байна гэдг нь энэ судалгааны явцад бас илэрхий тод болсон зүйлийн нэг л дээ. Хэл хоолойн урлалыг тухайн аялгауны утга мөн чанараас хамааруулан сөүлжүүлэн найруулж нэгэн утга төгс хэсгийг бүрдүүлдэг байна. Татах, цохих, өргөх, нуглах ч мөн адил найруулагдахаас гадна судар ёсны их шиг, нууц тарны тахилын зарим их шигт цохих, дуунд бол татах нь гол бөгөөд бясалгал туйлсад богино цохих. Судар тантрын уртмагтаал шүлгийг даган өгүүлэхэд цохих богино татна. Энэ үеийн хүмүүс бол энэ талаар зүтгэжсэн л да тайлаад уншиж байсан ингээд. Тэгээд бас яг бид нар зориулаад одоо энэ чинь ингээд янингаар ингээд шивэ хайхтуг зураад тэгээд дээр нь шинэ үсгийг натчихсан байна. За нарийн сайхан хээр дууг бас ингээд янингаар ингээд зураад тэр Ламингигийн Юнданбат гэдэг нэг лам тэгж бичээд үлдээсэн байсныг бид нар олж авсан л да. Тэгээ эн чинь ингээд эдгээр чинь энэ судруудыг чинь уншихт ингээд төлхөөрийг нөгөө энийг хүн ирээд ухаад олчих байхаа гэдээ үлдээсэн байт юм байна. Тэрнээс гадна бас тэр одоо энэ нэг зурлагууд байна шүү дээ. Одоо нот энэ зурлагуудын нэг юу байх юм бэ? Энэ үгтэй холбоотой энэ дуулж байгаа дуучинтай холбоотой нэг бас нэг тустай нэг юм байх. За хөгжмийн зэмсэг ба шүү дээ. Хөгжмийн зэмсэг тус бүрээрээ бас өөр байх. Цан бөмбөр нь бас өөр. Тэр арга нь их өөр. Дундрэгийн нийдэг гэж хэлж байгаа. Их хүрээний ихний дагдагдыг за мөн одоо Ламингигийн нийдэг гэж хэлж байгаа. Одоогийн Баянхонгор Өвөрхангай аймгийн цаатлын сүм хэдүүдийн дагж байгаа энэ хурлын дэг энэ төр бол энэ тэр яг дуулагдж байгаа хэв нам багаараа бол тухайн нутаг оронд одоо дэлгэрсэн ардын үндэсний тэр соёл дээр тулгуурласан, урлаг дээр тулгуурласан ийм өв соёл юм байна гэдэг нь бол одоо бидний судалгаагаар батлагдсан. Зөвхөн үлдсэн байгаа зүйлүүд бол байгаа. Ялангуяа халахын 3 том дэгийн нэг болох тэр Заянгийн нийдэг буюу одоо энэ Өвөрхангай артал, хойдол, Арахангай талын хөвсгөл талын чигийн сүм хэдийн хурлын аядангууд бол яг судар номтойгоо тодорхой яг баримттайгаар бол олдож энэ удаагийн судалгаанд хамрагдаж чадаагүй. Их шиг тэмдэглэгээ нь Монголын уламжлалт бичгийн соёлын нэг хэсэг юм. Хурлын Аядангийн химнэл нь Монгол ардын уртын дууны төрлөг, үүхай, гин гоны нэгэн адил нарнаас ирэх атомын эрчим хүч, газрын гүнээс ирэх таталцлын хүч, дэлхийн од эрхсээс ирэх эрчим хүчтэй холбогддог нь эргэлзээгүй юм.
Мөн хурлын ая дангийн тэмдэглэгээ хэд хэдэн зурлагаас бүрдсэн нийлмэл хэв маягтай бөгөөд нэг ая данг өөр унцдаар татуулахад эгшгийг өндрийн, хэмнэлийн, хурдцын, үг хэллэгийн гих зэрэг маш олон янз ялгаа гарч болох ч зурлагыг төрөлжүүлсэн тоо фразын тоотой таарах нийтлэг зүй тогтол гарч иржээ. Ханашны сүмхэдийн эд татж байгаа энэ ая аялгууны тэмдэглэгээний одоо далд нууцыг тайлах, тийм ээ, түнд нэвтрэх ийм болцоо боломжтой болцсноо гэвэл хараахан үгүй. Бид нар үзэхдээ энийг ер нь 3 шаттайгаар судалж ээж энэ үний арга гаргачлал энэ үний зүй тогтлыг бол олох юм байна гэж бол судалгааныхаа үр дүнд олж харсан. За тэрний 2 дахь шатны хүрээнд бол бид нар энэ бурхан шны сүмхэдэд хэрэглэгдэж байгаа хөгжмийн зэмсэг тодорхой хөгөлөгөө их шилжээний тухайны асуудал түүнийг хэрхэн яаж зохиж одоо хэрэглэх вэ гэж тэр тэмдэглэлтэй холбоотой асуудлыг бол бид нар одоо 2 дахь шатнд асуудлах гэж хүлээгдэж байна. Тэгээд дараагаар нь 3 дахь том зүйл бол ерөөсөө энэ унцад нь ч юм уу тэр хурал сүмд одоо хурж байгаа лам нар нь ч юм уу энэ ая аялгауг одоо өвлөн тээгч болж байгаа тэр хүн өөрөө тэр ая аялгауг одоо татж явахдаа юу боддгийг, юу санаж, юу ургуулсан бясалгадгийг, юунд зоригддгийг гэд тэрүүнийхэн тэр хань хамсраан татан хөгжим нь өөрөө ямар үүрэгтэй юм. Тэгэхээр тэр одоо лам хүний гэж жишээлээ л да тэр татж байгаа ая аялгау тэр хүний бодож байгаа бодол тэр бодол аялгаунд дээр хамсарч байгаа хөгжим буюу ийм 3 юмны зохицолборын дунд бол энэ ая аялгауны одоо нууцыг утга учирыг бол тайлбарлах боломжтой болох юм а гэж ингэж үзээд анхныхаа төслийг хэрэгжүүлснээр дараа бол бид нэр 2 шаттай ийм суурь судалгааны ажил хийгээд ингээд 3 удаагийн буюу нийт 10-аад жил зарцуулсны үр дүнд бол энэ уламжлалт одоо энэ хөгжмийн тэмдэглэгээний уламжлалт ихшгэлээс гэж хэлж байгаа одоо энэ нот гэж хэлээд байгаа. Энийг бол хөгжмийн судлалын бүгдээр ихшгэлээс гэж үзэж байгаа. Тэр ихшгэлээсийн одоо утга учир нууцд нэвтрэх боломжтой гэж л ингэж л бид нар таамаглал санал бол төвшүүлж ядал сууцгааж байгаа. Ян татах бурхны шашны зан үйл нь эрдэмт өвөг дээдсийн ач буйнаар их бага ямарч болов өвлөгдөн иржээ. Нүүдэлчний амьдралын хэв маяг, үзэл суртал, ертөнцийг танин мэдэх уламжлалд суурилсан буддийн шашны ян татах энэ зан үйл буддийн гэхээс илүүтэй Монгол хэв маягт суйрлан хөгжиж ирсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд зураг нь харах дуу хөгжим. Дуу хөгжим нь сонсох зураг гэдгийг батална. Эгшиглэн тэхийн адистэд орших болтугай.